Японд Майбаши хотын сонгуул гэдэг хайлт 200 мянган хайлттай яг одоо тэргүүлж байна. За энэ бусад трендүүдээс хол тасархаа тэргүүлсэн буюу Япончуудын дунд хамгийн халуун яриа бол Майбаши хотын сонгуул болоод байна. За Майбаши хот өөрөө бас давхар тренд дээр орж иж байна. За 300 мянган хүн амтай энэ хот 50 мянган хайлттайгаар ийхүү Японы анхаарлын төвд ороод байна. За Майбаши хотын сонгуул яагаад анхаарлын төвд орж ирээд байгаа нь нэгэн хүнтэй шууд холбоотой. Энэ бол Акира Огава. Акира Огава гэдэг эмэгтэй 43 настай эмэгтэй 24 онд анх Майбаши хотын засаг даргаар сонгогдсон. За ингээд 2025 оны 9 сард олон нийтийн анхаарлын төвд уг нь орж ирээд байсан. За энэ одоо Акира Огаватай холбоотой сенсацийг бол за Love Hotel буюу хайрын буудал гэдэг нэрээр одоо Японд даяар алдарсан юм нэгэн сенсац дахин ингээд анхаарлын төвд орж ирж байна. Акира Огава 2025 оны 9 сард өөрийнхөө удирдлагын доор нь ажилладаг 54 настай гэр бүлтэй, эрэгтэй хүнтэй маш олон удаа хамгийн багадаа 10 удаа бүр зураг болон бичлэгээр баталгаажсан зочид буудалд өдрийн цагаар хэд хэдэн удаа орж исэн тухай яриа бол одоо сенсацл гарсан. За энийг бол Акира Огава өөр ямар нэгэн амргийн хайр сэтгэлийн холбоогүй зочид буудалд ороод бид нар маш нууцтай нөхцөлд ингээд ажлын тухай ярьдаг байсан гэсэн тайлбар өгсөн байдаг. За энэ сенсац гарч ирэхээс өмнө аль хэдийн одоо Майбаши хотын ажилчид Акира Огава засаг дарга өөрийнхөө доороо ажилладаг энэ залуутай эрэгтэйтэй байн ингээ уулзаад байна гэсэн жив яриа угаасаа явж исэн юм бэлээ. За ингээд энэ нь зочид буудлын бичлэг одоо Японд зочид буудалд ороход заавал бичлэг камераар бичсэн байх хэрэгтэй байдаг. За энэ камеруудаар Акира Огава багадаа 10 удаа за энэ өөрийнхөө доор ажилладаг 54 настай эрэгтэй гэр бүлтэй хүнтэй орж исэн баталгаажсан. За ингээд энэ сенсацаас болоод Акира Огава ууг нь одоо алдан тушаалаас огцорсон байсан. За тэгсэн чинь сая Майбаши хотын нөхөн сонгуул болсон. Акира Огавагийн оронд хэнийг сонгох вэ гэдэг нөхөн сонгуул болсон чинь энэ нөхөн сонгуульд Акира Огава өөрөө дахиж твшээд за ингээд дахиад энэ сонгуульд ялцсан байна. Тэгэхээр одоо анханасаа энэ одоо сонгуул Акира Огаваг алтан тушаалаас нь бөө юм болж буулгаад бөө юм болоод буцаад сонгуул болсон чинь дахиад Акира Огава буцаад засаг дараагаар сонгогдсон байна. Тэрээр өөрөө хэлэхдээ сонгогдсныхаа дараа өөрөө хэлэхдээ би буцаад үндэс суурь руугаа буцаж очино. Ажлаа сайн хийнэ. Бүх хүчээр дайчлах болно гэж мэдэгдсэн байна.